Улаанбаатар элит олон улсын дунд сургууль. Хажуугаар зүрх сурагчид өөр хоорондоо төвгүй англиар ярьж ойлголцох нь энэ сургуулийн хувьд нэг их гайхаад байх явдалгүй зүйлээ. Багш нарын хувьд ч Монгол гадаад гэлтгүй бүгд унган англи хэлтэй. Үндсэн бүх хичээлээ англи хэл дээр заадаг байна. Сургалт нь англи хэл дээр явагддаг болохоор сурагчид гадаад хэлээ Турк, Хятад, Орос, Герман, Франц, Япон хэлнээс сонгон суралцдаг байна. Ингээд бодохоор их хэлнээсээ гадна элитийн хүүхдүүд дор хаяж гадныхантай 3 хэлээр хэл нэвтрэлцэх хэмжээнд боловсрол эзэмшиж байна гэсэн үг юм. Миний нэрийг Нарантлам гэдэг. Би энэ сургуулийн Монголны багш. Энэ сургуульд одоо энэ жилдээ 5 дахь жилдээ ажиллаж байна. Их сургуулаа төгсөөд энэ сургуульд ажилласан. Манай сургуулийн онцлог гэх юм бол одоо бүх хичээл нь 100% англи хэл дээр явагддаг. Гэхдээ манай монгол хүүхдүүд их сурдаг учраас монгол одоо төрлөх хэлээ бас тухайн хүүхдүүд эзэмших ёстой. Тийм болохоор бас монгол хэлнийхаа хичээлийг ингээд 7 хоногт нэг цаг заадаг. Тэр нь яг энэ сургуулийн хүүхдүүдтэй төгсж гарсан хүүхдүүд ер нь илүү бусдаас ер нь ялрах давуу тал онцлог нь юу ажиглагддаг? Тухайн одоо энэ сургуулийг төгссөн хүүхдүүд одоо энэ англи хэлний одоо англи хэлээ төгс эзэмшээд бас монгол хэлээ сураад гадаадын ихтэй сургуулиудад одоо суралцах одоо чадвартай болж төгсдөг. Тэрүүгээр одоо онцлог. Цэцэрлэг, баг, дунд, ахлах сургуулийн хэмжээнд боловсролын үйл ажиллагааг зохицоор нь явуулдаг Улаанбаатар элит олон улсын дунд сургууль нь дотоодын болон гадаад иргэдийн хүүхдэд олон улсын боловсролыг олгох зорилгоор 2005 онд байгуулагдсан 12 жилийн сургуультай бүрэн дунд сургууль юм. Тус сургуулийн сургалтын хөтөлбөр нь олон улсын хэмжээнд мөрдөгддөг сургалтын хөтөлбөрийг Туркийн сургалтын хөтөлбөрөөр баяжуулан Монголын хөрсөнд буулгасан Их Британи улсын олон улсын хөтөлбөр юм. Сургалтанда англи, туркийн чанартай сургалтын материал, сурах бичгүүдийг ашигладаг бөгөөд байнга шинжлэгддэг байна. Өнөөдөр Улаанбаатар элит олон улсын сургуульд 16 орны 350 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм. За бусад сургуулиудаас ялгаа гэвэл бүх хичээлүүд нь англи хэл дээр Cambridge систем явагдаж байгаа. Мөн одоо IB програм бол 90 жилээс явна. Одоо IB програм юу вэ гэхлээр олон улсын зөвшөөрөгдсөн нэг програм байгаа. Мөн одоо манай сургуульд ахлах сургуульд суралцж байгаа хүүхдүүд маань бол Cambridge-ийн шалгалтуудыг бол өгөх эрхтэй, өгөх боломжтой. Төлөвлөгөө маань бол бас мөн юуны програм бол яг тэрний дагуу явагдаж байгаа. Манай сургууль одоо цэцэрлэгээс ахлах анги хүртэл бүх ангиуд бол байгаа. Мөн бүх хичээлүүд бол англи хэл дээр явагдаж байна. Европын болон Английн олон улсын сургуулиудын холбооны гишүүн Кембрижийн их сургуулийн Монгол дахь олон улсын шалгалтын төв болон өргөжин ажиллаж байгаа Улаанбаатар элит сургууль нь төгсөгчдөө дэлхийн олон орны ихтэй сургуулиудад элсэн орох боломжийг олгодог байна. Сургалт, сургалтын орчин, боловсон хүчин, багшийн уран чадвар, сурагчийн амжилт бүтээлдер нь яамнаас шалгаруулдаг үзүүлэлтээр өнгөрсөн хичээлийн жилд шилдэг 20 сургуулийн нэгээр цойлсон үнэлгээг нийслэлийн боловсролын үнэлгээнээс өгсөн байна. Үнэхээр ч сургуулийн орчин сайн болох нь очингууд л шууд мэдрэгдэж байсан юм. Нэг анги 20 хүүхэдтэй. Анги бүр интерактив байдлаар хичээлэхэд зориулагдсан проекторууд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинжлэх ухааны лаборатори болон компьютерийн лабораториудтай. Дүрслэх урлаг, дуу хөгжмийн кабинет, саруулхан том спорт зал, урлагийн зал гээд олон төрлийн боломжийг сурагчидтай зориулан бүрдүүлж чаджээ. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж байгааг харгалзан үзэж, тус сургуулийн хичээлийн хөтөлбөрт мэдээлзэн хичээл чухал байр суурь эзэлдэг байна. Тийм ч учраас өндөр хурдны интернеттэй орчинд хүчин чадал сайтай компьютер дээр сурагчдыг ажилуулж хэрэглээний програм эзэмшүүлээ зогсохгүй зарим нэг мэргэжлийн програмуудыг заадаг байна. За манай лаборатори бол одоо бүгд сүүлийн үеийн компьютер дээр тоноглогдсон байгаа.
бүгд одоо дэлгэцэн тооч скринтэй. Тэгээд сүүлийн үеийн програмуудаар бас сонирхогдсон байгаа. За тэгээд одоо энэ лабораторид бол угаасаа ахлах ангийн хүүхдүүд 6-аас 11 дугаар ангийн хүүхдүүд энэ лабораторид хичээл ороод бусдад одоо бага ангийн хүүхдүүд өөр дахиад нэг лаборатороо тэнд хичээл ордог байгаа. Яг ямар хичээл баггүй нийт бүгд нийтдээ. Энд одоо юуны компьютерийн одоо 6 дугаар ангид ихэд одоо компьютерийн анхан шатны мэдлэг компьютер гэж юу вэ? Компьютерийн тэр партууд тэгээд 6-7 тийм хичээл ордог. 8 дугаар ангид Microsoft Word, 9 дугаар ангид Microsoft Excel, 10 дугаар ангид Adobe Photoshop, 11 дугаар ангид HTML-ийг одоогийн байдлаар зааж байгаа. Нийт хичээлээ одоо 7 хоногийн хэдэн цагийн хэлсэн? 7 хоногийн 24 цагийг миний хувьд бол 7 хоногт 24 цаг мэдээлэл зурдаг. Ангиуд бол яг 7 хоногт нэг ангид 2 цагаар явждаг. Өглөө 8 цаг 30 минутад хичээл нь эхэлсэн сурагчид 15 цаг 30 минутад хичээл нь тарна. Энэ хугацаанд тэд ангийнхантайгаа хамт бүгд өдийн хоолнд орцгоно. Турк тогоочийн гарын хоол тунч амттай юм билээ. Өдөр бүрийн шинэлэг цэс бүхий эрүүл цэвэр орчинтой сургуулийн хоолны газартаа сурагчид үдэлж байгаа нь энэ юм. Сургуулийн үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг нь явцын шалгалтууд юм байна. Сурагчдын хичээлээ ойлгосон мэдлэгийн түвшин хэрхэн архиж байгааг мэдэх зорилготой хэрвээ хэн нэг нь хичээлээсээ хоцрох гээд байгаа тохиолдолд хичээлийн дараа ганцаарчилсан хичээл заавал оруулдаг байна. 5 дугаар ангийн Микаэл герман хэлээр ангийнхнаас хоцрохгүй тул гэрэлмаа багшаараа ганцаарчлан хичээл заалгаж байгаа нь. Энэ хүүгүүд харин гадаадад төрсэн болохоор монгол хэлээр сайтар сурах шаардлагатай байгаа юм. Тиймээс хамтран монгол хэлний хичээлээ давтацгааж байна.